Тодоос тоджимээр тоос дурчланд бидэрсэн. Тог руу ирж буцах замаар туулсан амьдрал түүх болон үлддэг. Жаргалын тухай сэтгэл ундарсан заяа өөдрөг нэгнийг энгийнээс энгийнд толиулж байна. Миний амьдрал хөрөг нэвтрүүлэг. Тавтаад нэмсрэн гэдэг бол одоо харин хүн болгон мэдэндээ. Түүний ард одоо аавыг одоо өнгөтэй зүстэй өөдрөг ийм ажил амжилтанд хүрэхэд үр хүүхдээ ийм сайн сайхан явуулахад миний ээж бол бүхий л тал дээр бол бат нот ардан зогсож исэн юм. Мундаг бүсгүй гэдэг миний ээж. Аав ээж дээр малж эхэлснээсээ л эхэлж ярих юм да. Шууд ярил. Одоо яг амьдралынхаа тухай одоо 73 оноос хойш амьдралаа түүхэл ярина да. Тэгээ чи дундуурныхаа асуух юм бэ гэж асуусан тий. Аава, ээжээ хүүн та хоёртой маш их хайртай шүү. Та хоёр минь улам их урт насалж сайхан удаан жаргаарай. Эдэн хүүхдүүдэнд сайхан хүний мөртэй амьдрахын төлөө хичээ зүтгэж явнаа. Сэтгэлийн болоод ээж амин билээ. Миний гэр бүлийн шаргал амин харин амтомог. Гурван үеийн түүх хэтрээ яриад явчвал одоо Сандаг гэлэн гэж хүн байсан. Тэрний хүү Гомбожуу гэж хүн байсан. Тэгээ манай аав байсан. Тийм байна лээ. Аавыг бол Гомбожуу нэмаа гэж хүн байсан. Харин барьцаа нэгдэл бол харин тэргүүний хүчин байсан. Энийг бол манай Бугас сумынхан манай одоо Ахмад үе бүр андахгүй. Дэрэг төмшүүдээ бас дэрэг төмөлчтэй бол ямар нэг талаар үлгэр дуурайл болно. Яг бидэн дотроос одоо малчин бол одоо манай нямсрал да. Нямагийн нямсран гээд одоо тэр малчныхаа ажлаар бол суманд байтга аймагт байтга улстай олдорч ирсэн. Одоо энэ чачиртгээл одоо энэ гүрэл одоо нутгалж нэг 60 хэд төртлөө уулээс энэ гүрэл нутгалж байж гал яг энэ нутгил хүн юм байгаа манай бол. Ам маань бол одоо энэ задын голд одоо хонь нэгдэл гэж байхад одоо хонь төлөвлүүлж хоньтой одоо олон жил нэгдэлт одоо хонь малсан юм үнэ. Тэгээ би өөрөө болохоор зэрэг яг 89 онд сургуулаас гараад тэгэл одоо өдий хүртэл ингээл яг л энэ уул задын голоос одоо яг л энд л нутгалж ингэж юм. Нэг настай мал одоо тэр үед чинь бас нэг улсын хэмжээнд шахуу нэг настай мал ер нь их хорогддог байсан үйл дээ. Ер нь үзьийгээ давдаа хэлсэн тэг гин. Тэгээд 700 гаруй охин хургааваад. Тэгээд тэрийг аав ээжтэйгээ маллаад нэг 90 хэдэн хувиар 98% лоонд оруулаад. Болзол зарлсан юм энэ төдөө сайд. Тэр болзолд багц 74 оны 10 сарын дундуур нутгийнхаа үеийн улсуудтайгаа Оросд 45 хоног. Тэр үед одоо аялал гэж хэлсэн. Одоо гурвал жуулч болох юм уу? Тэгээд Ленинград хот, Москва хот энэ сүүц энэ гураар 45 хоног явж ирсэн. Ухаан адгалал одоо тэр Монгол сумд байсан улсын аварга малчин Жүгдэр гэдэг хүнийг багшаа гэж ярьдаг. Баяагт сумын одоо уугуул Монгол улсын хөдөлмөрийн баатар одоо Дондгон Бямба гэдэг хүнийг миний багш гэж хэлсэн. Өөрөө болвол тэр бас тэр улсуудын ажил юунаас ер нь ингэж ажиллах юм байна, тэгж ажиллах юм байна. Өөрөө бас дандаа санаж бодож хичээл зүтгэж явсны хувьд одоо бог малын төлөв эхлэр боожуулах гэдгийг одоо туршлага гаргасан хүн шүү дээ. Бугтаа. Ингэж маллууд болох юм байна. Ерөөсөө энэ зөв юм байна гэдгийг бол үнэхээр өөрийнхөө бүр гярхай ухаанаар өөрийнхөө одоо тэр бодлоор олж авсан хүн гэж би бодож явдгийг багархдаг. Тэгэхдээ би энэ болгоныг бол өндөөдөө миний дүү тэгж ялсан шиг дүүтэй баяр хүргэж би хэлэг өөрөө дотор одоо баярлж явдаг хүн.
Тэгээ хамаагүй бас магтаж байж болохгүй байх гэж болоод би. Тэгээд намын даалгавар гэдэг юмар тэгээд зурсгийн төлөвлөлээд айхтар мөлөө яах вэ? Тэгээд айхтрыг тэргэх үү гэдэг. Тэгт аав ээж маань ингэ томфос нутгийн маань нэг сайхан өгшин дашторж гэж өгшин авгаатайгаа манай надтай зөвхөн төлөвлөлцөөд. Тэгээд 100%-аар бажуулчихсан. За тэрнээс хойш одоо явсараа тэгээд тэр хоны ингээ сэлбэдл хаврын барахлаад сэлбэж ясараа тэгээд үндсэн суур Батмүг даргын маань хэлсэн аривчаад 117% өгöd манай аймагт 10 гаруй хүн улсын аварга болсон. Тэгэхэд би тэнд яваад энэ Бадар дарга гэж бас аймгийн дарга тэр өдөөс тэр ярьжсэн юм л. Хоёр хүн төлөөр даш дундагдлаа та гэсэн юм л. Намайг хоёр хүн төлөг гэдэг чинь хаашаа чинь байсан юм бол да. Одоо би бүр гайхаддаг. Тэгээ хоёр төлөг чи хэд юм байсан бах таа гэж бодчихё тий. Нэр дээр нь гарах гээд барайдсан. Яг 117 хүртэл төлөө өгсөн. Тэгээ хамгийн тэгээ нэг вий жаахан шилээрхэд тэгээ хоноо өгсөн юм аа. Яг цагаад болохоор аав бол аав маань их өр зөөлөн. Яачаал хүн загинчаал араас нь тэрийгээ ингээд загинчууд ихчүүдээ мууга яаж хамтчааг байгаа гэж ер нь тэгжээд хөрхидөө одоо энэ маань ядарч явсан байж мэдэн тийм юм хамаатангуудаа ер нь тэгж ярина шүү. Явцаацыг дагаад отрогт яваад нэг жижиг гэртээ одоо тэгээд гэрээ барьсан тал нь хошгоо датсан гэдэл манай охин бахираад энэ нэмсрангой гэрт унтахгүй гэж бахираад л өөрөө гэрт унтна гэл. Тиймэрхүү л өгтөл одоо 60 гаруй жил үерхэж явна да. Битэр 60 жил үерхэд нөхөрлөхөд хоорондоо бол нэг амар гэж үтэйг. Юмуучсан эцэнч байсан зүгээр ажил дээрч байсан. Энэ хүнийг өгөнд ордог. Энэ хүний юу хэлэн тэрийг би хийдэг даагадаг. Намайг юм хэлэхэд миний найз бас нэр өгөө тэр чинь тийм байж шүү. Би тэр намар ижил үзег баяр. Орой шин орой овоо хөтлөгийн үрсэн тэргэн доогор хүртэл унтчихл явлаа. Нэг л энэ дууд орой болчиход өрмөс бууж ирэх гэж. Харан хоёр ойлон галын зах суудсан. Бит хоёр хүүхдүүдтэйг унтчихсан. Тэгээ тэгсэл хонь маань нийлээлэр найжин гэсэн. Яма дийлэхгүй тэргэн дөр арай нийлчлээ яд гэхэд очиж байгаа диалга игээд энэ юм тэгэл явдагс. Ер нь тэгээд дэвтэ найрамдалтай байвал ямар ч юм төрдөг юм а гэж л битээр хоорондоо ярьж хөрч явдаг юм дөө. Хонио уулын гол гаргасан чи хургнууд маань урсаад аав маань нэг нарийнхан голын дунд очиж зогссон ингээд гар мар хөл мөлөөрөл бүгдийн хургнуудаа хамаал ингээд усан дунд ингэсэн. Тэгэл хургнуудаа нэг нэгээр өргөөл голынхан заад ирэг дээр шитэл байжсэн тэр дөрөв зураг. Тэгэл хээр явж хат үхэр тэрэг эвдрэн тэгэл аав чи зарим запас нь бол биелий явдаг юм шиг. Заримдаа байхгүй гэсэм уулнаас жоохон хус унгааж ирээл тайраал дугуй муугуу тэр хугарсан юм хэрэг бүх юм сольчих штэ дорно. Тэгэл хөдлөө явчихна. Тэгэл тэр аав ээжийнхаа тэгж ажиллаж амьдрал ахуйгаа яаж авч явдаг байсан, ямар ажил хөдөлмөртэй байсан тэр нь бас ингээд сэтгэл тотох үлдэх юм. Ерөөс цаг хугацааг одоо хий сууж тэгж өнгөрөж болохгүй. Дандаа ашиглаж цаг минутыг гэж ингэж сурдаг тийм. Тэгэл эвтэй найртай байх хамгийн одоо гол нь хоорондоо ажил ямар ч ажлыг хамжид дэмжиж хийжээ гэл ингэж сургадаг. Энэ нутгийн зүүн олон ард түмэн гэдэг бол хүнийг энэ хүмүүжүүлж чаддаг, ажил хийлгэж чаддаг. Хаагнт бас хийжсэн, сумынхаа хаагнтыг хийжсэн манай аав чинь дундуур нь бас тэр 90-ад оны үед энэ булганд чи бас энэ хүнсний үйлдвэр гэдэг хөвчлөгдөд тэр хөвчлөгдсөн байсан юм уу нэг шим мэм олз гэдэг энэ компаниуд чинь нэг бараагаа аваач аавар заруулна. Тэгэл янз бүрийн юмар мөнгө төгрөгөөр нь ч өгнө. Янз бүрийн тэр түүхийд одоо бугын ивэр ч юм уу гэл одоо тэр үе чинь бугын ивэр гэл нэг хэсэг бочиндаг байлаа 90-ад оны ихэр. Тэр үед тэгэл ивэр мэврээр нь цуглуулаад машинаар нь тэд нар чи ачаал явдаг гэсэн ч одоо тэгэл ажлын хойноос л төрсөн юм шиг юм л хийн л да манай авч ер нь юм болохгүй тэгэл хол ойрын олон 10 гэрээнд 20 наснаас 70 насыг давтал ховор учрал элбэг ангийн түүхэнд хоёуул адилхан ирэмшиж явсан хутга минь. Сэлэнгийн сав товхон хан уул сэрүүн сайхан хангаан их хөвч сэтгэл сэргэм торгон шарын нуруу эдэлсэн насныхаа хэр дээрээс эргээ тарахад бидний туулсан ээдрээ ихтэй уул талын замууд энгүй урт холын хол зураажээ. Монгол газрын анчин эр хүний мориор туулсан адал их замын ант нөхөд болсон дайц хутга хоёр минь
Амарцгаая да. Баярлалаа та нартаа. Одоо энэ миний төрсэн газар. За аав ээжээр юм бол амьдралын эд залуу настай хамаг оргил үеинд өнгөрсөн тий аав. Одоо энэ ч хичнээн ингээд Украин хашаа, гол хашаа, энэ урдалтаа нэг хашаатай аав тий. Айгуу том хашаатай. Тэгээд энд нэг хөрвөө хашдаг энэ замын энд рүү тулгаад. Тэгээд нэг том таараар бүр урд руу буулгах чинь тий. Ингээд ойр ойрхон ингээд ингэсэн юм модтой өглөө уулган тэрийгэ шуун ороо тас мас ороо тэрийгэ буулгах чинь тэгээд энэ төөрхөж мега би ч одоо айгүй олон хүнтэй хонинд явсан гэж таав. Мега ахтай хонинд явж байгаа тэрэнд давтаргаа дагаад хонинд явдаг байлаа тэгээд 98 онд юм бол. Энэ манай сумдар готхон гэж одооч байна. Өнөөсөн чи нэг ханжралтын байгаль хамгаалж хийгээч. Нутгийнхаа байгаль хамгаалж хийгээч. Орон нутгаар мэдх юм байна чи нэг. Сайхан. Энийг чи өстой нэг чи хийж чадах юм байна гэн. Тэгээ би 10 жил энэ ханжралтынхаа байгаль хамгаалж 10 жил хийгээд тэгээд тэтгэвртээ суусаа. Одоо энэ байгаль орчны дарга гандамар дарга гэдэг чинь намайг айгүй хүндэлдэг өөрхий. Энэ байгаль хамгаалсан хүн гэдэг чинь гэрт байхгүй шүү дээ. Хөдөлмөр өстой хүнийг шагна шүү дээ. Бид хоёр ч одоо тэгэл 70 хэдэн оноос ч ерөөсө бас хажуугаар мал малхын хажуугаар одоо энэ сонгуульт ажилтай. Нэг нь бүгд хурлын гишүүн гээл нэг нь аймгийн депутат гэдэл одоо хурал чуулган болгонд л бас хоёлоо явна. Манай ээж чинь бол яг энэ нутгийн өөрөө бол гарлын нэр бол одоо энэ өрмийн голыг хүн л дээ. Одоо өрмийн гол одоо сайхан талын одоо наадлал дээр нарийн хөрөд одоо тэр талын хүн юм байгаа. Би ч одоо 73 онд 8 дугаар анги төгсөөл эвлийн илгэлт гэж юу яжсэн дээр үчээ. Эвлийн илгэлтээр гараад тэгээд 75 онд өвгөнтэйгөө танилцаад нэг сард дөнгөж он гарангуут бит хоёр анх нэг гэртээ орж энэ хантайгаа нийлж исэн. Миний төрсөн өдрөөр яг тэр үед нийлж исэн билээ. Дээр үе чи төрсөн өдөр мөдөр гэж юу тэмдэглэж одооных шиг ингээд сүртэй зартаа юу яаж байгаагүй. Одоо бодоход яг миний төрсөн өдөр хоёлоо нэг гэрт орж нийлж сууж исэн. Манай ханийч одоо ямар ч юмд өөцөө 50 ханддаг сайхан хүн шүү дээ. Би чаяа бас жаахан төвдөж бохомд надад чи миний сэтгэлийг юм тэгдгээд айтайхан хэлээ засна гэдэг чи одоо бас л ханийчдын бон шүү дээ. Манай хатам ээж аав хоёр бол бас нэг юмд их сайхан тэнүүхэн өөцөө ханддаг тийм хоёр хүн байсан. Yani чөмблөө гэж нэг бэтэрийг одоо их тусалсаа энэ хүүхдүүд ч одоо юм цэцгэлэг ажил байх шөөдөө. Тэр өгнийг одоо яса би энэ хүүхдүүдэд харахаар санаанд ордог. Манай янз маа одоо том охин бол одоо том гурвал ер нь тэгэл тэр өгний өвөр дээр л өссөн дөө хөрхий. Бэтэрч гараад явсан. Тэгээ бэтэрийг орж ирнэ завгаар уулгатаа гараад төлөө өрөөдөө суучдаг тийм манай хатмаа уу маань аунаас. Монхор зэрэн дээрж гээд нутаг усандаа одоо нэртэй сайхан ганган дууч адууч ийм хүн байсоо. Ээж маань болохоор Янкалийн удам сайхан ийм халах Монгол бүсгүй байлаа. Одоо бид ээж аваасаа долуула одоо сайхан элэг бүтэн амьдарч байна. Сайн сайхан. Манай аав ээж хоёр бол ерөөсөө энэ Булган аймгийн сайхан сум, Бугд сумын уугуул ийм олсууд байгаа тий. Удам маань ээжийн маань талд бол угаасаа тэмээ өргөдөг жамд орж гээд ийм бүхий удам байдаг. Тэр удмын олсууд тэ Янкалийнхан гэдэг авгтай ийм олсууд байна. 6-аас 700 800-аад хоныг малж төлөвлөж дандаа төлөх юм хонь малдаг гэсэн битэр чи. Тэгээд тэрнийхээ хажуугаар одоо 4 хүүхдээ өсгөн тэгээд ерөөсө бараг л өдөр шөнө бараг нэг унтах нойр идэх хоолой өстө хагасалж явж илээ өдний зэрэгтэй амжилтанд хүрсэнтэй яах вэ? Миний өвгөн ч одоо бүр их ажлын төлөө төрсөн ерөөсө тэгээд нэг бараг цаг минутыг зүгээр сууж өнгөрөөдөг. Тийм л хүн шүү дээ. Тэгээ хүүхдүүдээ тэр югаараа хүмүүжүүлсэн ерөөсө манай 4 хүүхэд ч тэгэл. Айл гэр болсноос хойш тэр одоо энэ хурал цуглаанч их орлоо. Энэ маань аймгийн депутат боллоо. Би аймгийн нуурын бүгд хурлын гишүүн гэдгээр 2-3 удаа сонгогдсууд хайрхан. Тэгээд их хуралд явж яла одоо 1978 онд Эвлийн 18 дугаар их хуралд явж ясан. 79 онд Нэгдлийн холбооны 5 дугаар их хуралд явж ясан. Би ч бас аймгийн депутат гэж бас сонгуульт ажилтай. Өг маань болохоор зэрэг их хурлын депутат гэж. Тэгэл хоёлоо ер нь тэгэл хурал энэ аймгийн хурал чуулган чи баг бит хоёргүй хурал чуулган гэж байгаагүй шүү дээ. Хурал тараад ирээд хонд явчаад яжсэн. Энэ маань хөгшин маань миний урдаас гүйж явна. Энэ хүүхдүүд багтаа.
Хөө миний өвгөн ардын хурлын депутат нэр дэвшиж байна. Одоо 3 цагийн мэдээ сонсороо гэж. Гүйж явна. Тэгээд их хурлын депутат гэдэг их сайхан нэр хүнд олсон та одоо тэгээд төрийн жолоог 5 жил атгсан да. Ямар сайнтай би ч одоо сургуульд байхдаа тэгжсэн юм лээ. Депутатын хүү юм зам тавьж өг гэжсэн гээд одоо шоолдгийн одоо тэгээд яг тэрийгач би өөрөө мэддэг юм та. Яг тэр үед одоо депутат гэдэг хүн чи тийм нэр хүндтэй л байсан байхгүй шүү дээ. Би ч удаа аав ээжээрээ дандаа бахархаж явдаг гэсэн. Манай аав ээжийг ер нь хүмүүс депутат нэмсрэн гэдэг би тэгээд тэгдэг. Депутатын бэр явуул гэж өөр ярьдаг шүү дээ. Депутатын бэр гэхээр тийм нэмсрэнгийн бэр юм уу чи гэж ер нь тэгдэг. Аав маань бүр хүүхд байхад өнгөрсөн учраас ийм сайхан хатам автаа ажилсаг хад хөдөлмөрж хичээнгүй сайхан үр хүүхдүүдийн төлөө гэсэн чинь сэтгэл зүрхтэй. Манай хатам аав ээж өөр чинь бол их сайхан болсоч тэгээд айлын ганц охинтой суусан тэгээд болж өгвөл нэг аав ээжигээ баярлуулах юмсан, бахархуулах юмсан тиймэрхүү санаар бодолтой л явж идэг. Хоёр ээжийн нэр нь их гоё шүү дээ. Миний ээж Наран Туяа, энэ ээж Саран Туяа. Тэгээд нөгөө охин гарууд би Одон Туяа гэж нэр өгнө гэдэг байсан аахгүй. Тэгээд одоо бас нөгөө нэг нөхрөөг бас нэг зөрөөд идэггүй. Нөхөр маань 4 хүүхэдтэй нэр өгсөн. Тэгээд уг нь бол би яг Одон Туяа гэсэн нэртэй охинтой болохоор ингээд бас бэлгшээгээд бодоод байсан. Тэгээд одоо хоёр хөөрхөн охинтой болсон даваа жаргал, давхар жаргал гээд. Аав ээж хоёртой маш их хайртай шүүлгээд хөдөлмөр шингэсэн одоо ингээд маш их хөдөлмөрлөдөг, маш их сэтгэлжлээ шингээж юмыг хийдэг тийм зам чанарын миний хан чинь ингээд дуурайцсан. Тэгээ хүүхдүүд нь хүртэл өртөөсөө тэр зангийн өртөөсөө яг авчихсан. Тийм болохоор зэрэг аав ээж хоёрынхаа энэ буян хишгийг шингээсэн ийм сайхан урт насалж удаан жаргаж үр хүүхдүүдтэй буян хишгээ хайрлж ингэж байгаад маш их баярлж байгаа өртөөсөө. Мэдээж гэр доторх бүх ажлаа ээж минь амжуулж ижил тийм болохоор аав одоо гадаахыгаа чөлөөтэй амжуулж явсан болоо да. Би одоо тэгж боддгийг штеп. Аав ээж хоёр маань хоёулаа цуг байж ижил хоёулаа тэр тухайн үүргээ өстой хинээс ч хамааралгүйгээр нэр төртөө одоо биелүүлж ухамсарлж явж исэн болохоор бидний маань амьдрал үр хүүхдтэй тэгж үлгэр дуурайл болсон л гэж би ингэж харж явдаг штеп. Ер нь ажиллаар их шаханда. За чи одоо эндээс тэр хүртэлх одоо өхрийн басыг ингээ арилгаад ороод ирээрэй гээл тэгэн ш. Тэгээд нөгөөтгийгөө малтаад л тармаал тэгэл нэг юм арилгаж аваад орж ирнэ. Тэр л одоо бас нэг юмыг тууштай хийсэн эхлүүлсэн юм а болж өгвөл дуусгах л одоо сургаж ийсэн байх л гэж одоо л бодоход тэгж санагдаж байгаа. Манай чалуун дээр одоо тэгээд бид чинь та нар хамаагүй дээр мээр нь гарч болохгүй одоо бараг л залбирч мөргөж явах ёстой гэж аав маань тэр хувьд хэлж ийсэн баг. Тэгэл аав ань мандаа яваад нийш тийшээ яваад дээр нь мордоод л гуруулаа одоо сундлаад давхиж нэгээл тоглоод тойрол чолоо өрөөл тэгэл нөгөө ааруул юугаа борцгоод бас итгэм болгоол тэгээд бидний үед их том өндөрлөл байсан тэрөд гарахад их хэцүү гараад авчихсан чи одоо ингээ очихар зэрэг аягүй жоохон жижигэн чолоо эсвэл одоо цагийн аясаар илэгчтэй юм уу гэдээ ямар сантай бид нар нэг цагаан сар очихдаа ярьж ирсэн. Хүргэн бэрүүд манайх бол одоо 3 бэртэй нэг хүргэнтэй аягүй сайхан манай хүүхдүүд ч яста битээ эртээ яста нэр буянтай бэрүүд буянтай сайхан хүргэн оногдсон гэж боддөг шүү дээ. Өө 20 гаралгүй яадаг чи 8 гэдэг чинь 18 дээр 8-ийн хэр чийд болох нь чи 26 мурга болчихсон байгаа зү. 36 болчихсон. Өөрсөн дээр 28 болчихсон шүү. Харин тий одоо тэгээд ерөөсөө айгүй олуулан болж байгаа бүр тоогооч мэдхээ байцсан сүлдэж ирсэн. Бараг одоо түрүү чинь энэ манай энэ хөдөө хүүгийнх чинь охин хүүхэд гарц битэр чи одоо буураа өв юм явуулсан шүү дээ. Одоо Нямсрангийн гэрүүл одоо миний бэр гэсэн үг. Цэрэн дэржийн Саран Туяа гэдэг. Энэ хоёр тэр хүүхдүүдийг баг байхад нь янз бүр одоо муу муухан хэлдэг, муу муухан ярьдаггүй. Одоо сэтгэлийн сайхнаар одоо байсан учраас энэ хүүхдүүд нь бас тэр их ажилсаг хөдөлмөрч бас ухаалаг ийм болсон юм одоо би өөрөө дотроо бодож явдгийн. Тэр учраас бас энэ хоёр дүүтэй хоёрнд би баярлж явдаг хүн. Хүүхэд байхад тэгдэг байсан. За чи энийг нэг ингээд хий гээл тэгэхээр одоо заримдаа өдөр шалтгаан тоож штэ ингээ болохгүй байх, тэгээ болохгүй байх гээл тэгэхээр. За тэгвэл чи өөрөө нэг арга турштай олоод зохиогоо хийчих тэгвэл ингээл тэр нь бас ингээд гой санагдаад одоо нэрэл өөртөө таарсан одоо тэр юуг л одоо ингэж олж хийх юуг бас тэгж тэндээс би ааваасаа сурж ирсэн чи одоо эмийг заавал ингэж хийж болохгүй ингээд хийчихдэг ч юм уу гэсэн тийм санаа оноо одоо бас хэлж ил байгаа юм л да тэр хооронд. Ер нь эрхэлсэн. Манай аав ээж хоёр ч бас моцикл тэр үед ч моцикл чинь л одоо унаа байсан. Тэгэл ийшээ тийшээ явах сураг санагдахаар зэрэг би цог явъя гэдэл. Тэгэл яах вэ? Заримдаа ч боломжтой юмдаа аваад явна. Боломжгүй юмдаа ч тэгэл ах эгч нараа тэгэл дагаал үлдэнэ. Ер нь их явсаа моцикл дунд нь сууж аваад цогчин шүү дээ. Тэгтээ бол би яг айлын баг хөөхөд гээд бүх юмнаас хаашаа сууж байгаагүй. Юу яа? Алгад штэ бас сая нэг. Тэгж л ээж хөөхч угаасаа
Зүгээр л али миний хүүгээл найлан хатаад байх юм бол өөр хүүхч бас өөдтэй сайн юу байхгүй. Яхаа хатуужилтаа л авахгүй бол хатуужилтаа байж ижил одоо айгу сайн хүн болно шүү дээ. Хүнээс үг сонс сурна. Хүний үг даад сурна. Нэг алгадуулаад авах бол зүгээр яамал асуудал байсан шүү дээ. Одоо тэгээ чи одоо бол ерөөсөө чи юу болоод байгаа юм чи одоо мэдэхгүй хайрхаа. Хүүхдээ юм хийжлэхгүй л болоод тэр бидний үеийн тэр хүмүүжил чи бидэнд бол яг л таарсал хүмүүжил. Одоо тэр аав ээжид загнуулах тэр мал ахуудаа явах одоо тэр чи тэрнгүүр хүмүүжил бид ус чи ингэ сайхан амьдарч байгаа шүү дээ. Одоо нэг хоёр нь сайн байхад нэг жаахан тийм байж. Манай намдрын тэр хөнгөлт тийм байхгүй. Энэ тэнцүүл тэгэхээр энэ дээрээсээ хэцэг өөмэ энэ сайхан бол усны маань уу юм болов гэж боддог. Энэ хайрхан энийгээ шүтлгүй яах юм чи. Хайрхан энэш л одоо тойрол хайрхан өгөөж яах өгс одоо энэ. Одоо манай дөрөв хүүхд одоо яг л энэ хангуулын хөврөөс айлгэр бол бүгдээр. Тулгын гурван чулуу шиг түшиж жаргах өвгүүдтэй билээ. Туулж түүчээл ухаантай тэнүүн сэтгэлд охинтой билээ. Хан уулаа нар зүв тойрч хаяа бүтэн нутаглаж заньсан халуун хушуут сүргийнхэн шимээр ханагар амьдрсан хосоргол уулын унаг билээ. Удам сайтын үрс билээ. Задвартаар нутагтай билээ. Заяа бүтэн тавилантай билээ. Бага байхлаа маань одоо нэг сонингийн булангаас өргөл чэйжлүүлсэн байхгүй. Тэгээ тухайн үед нөгөө 6 дугаар ангид байсан. 6 дугаар ангиас л ер нь яасан. 6 дугаар ангид байсан болохоор яг утга учрыг бодож чэйжлээгөө дөржин л чэйдэлсэн юм лээ. Тэгээ ингээд дараа нь утгад яг булган нутгийн уул ус орсон тийм юу гэсэн мэж хайрхан уул болгон уул гээд ерөнхийдөө уул усанд бас ингэж өргөж явсан маань бас ийм сайхан айлд бэр болж ирсэн болоо гэж боддог штэ. Би өөр нь дандаа ингэж сүүгээ ингэж өргөхтэй. Тал дүүр нь тархсан малт. Тасаг дүүр нь идээтэй. Ингээд дандаа 5 сайхан хүүхдэд болно гэж ингэж дээж өргөдөг байсан. Тэгээд миний тэр бас тэгээд уул усандаа сүү цагаад энийхээ дээжийг өргөдөг бас учиртай юм байд юм байна гэд ерөнхийдөө миний хэлж бодож байсан юм маань биелсэн л гэж би боддог штэ. За тэгэл баг 4 цагт босчихно. Манайх ч нөгөө үргэлжээ анх суугаад үргэлжээ байшинд байдаг гэсэн. Манайх тэгээ манай хадам аавих, тэгээ манай ахих, тэгээд манай аавих байдаг гэсэн. Тэгээ өглөө 4 цагт унтуулахгүй. Өглөө босоод ингээл юм нүдэл тог хийгээл 4 цагаас ахуулаад тэгэл унтуулахгүй шнэ манай аавч. Айгу хөдөлмөрч угнаасаа л өртөөсөө цусанд нь л байх юм да. Тэгээд мондөг хөдөлмөрч тэрнтэй өртөөсөө бүр ярих юм байхгүй. Яах юм тэгээд нөө би ч айлын баг манай хүн чинь болохоор айлын том би ч жоохон нэг тийм эрхтүү ч юм уу нөгөө дээрээ нөгөө 3 ах 4 эрхчтэй тэгсэн чинь намайг ч өрдөөсөн хүмүүс нэг л эрх хүн болно гэсэн чинь мэдхгүй тэгээд хоёр талаасаа хөдөлмөрч тийм усууд юм тэгэл өрдөөсөн бүр нэг мэдхэд л бүх юмаа хийж гисэн тэгцэн ингэцэн гэл өрдөөсөн тэгэл байдаг байсан шүү дээ тэгээд хоёлаа. Энэ гол чам шиг энэ нөгөө нэг шудраг илэн далангүй юмыг ярьдаг хүн ховорхон шүү. Наа намсраа чи ухааны хүн байхгүй. Чи намсраагийн ухаанд хүрэхгүй шүү гэж аавдаг. Нэр манай намсраач ер нь тийм шүү дээ. Наа чи чика шүү гэж нөө. Бодож сууж байгаа л ганц ойрхон. Хүүхдүүдтэй ч гэсэн ер нь тэгж ер нь зайг нь зандраад ягаад хүн юу байхгүй шүү дээ. Байж байжснаа тэгдгий шүү миний хөл гэж байна. Магтах юм болдохгүй байх юм шиг. Тэгээд ер нь магчлаа гэж бодохгүй л одоо бүгдийг тэгээд аав ээжийнхээ энэ бөөрөн дээр ингээ сайхан айлгэр болсон одоо хонь мал төллүүлж ирсэн энэ бөөрөн дээр нь ингээл бөөрөө сахил одоо 47 8 насыг хүрлээ тий. Манай аав ээж одоо ажилтай гэж боёод аав ээжийг нэг хайрдаг. Би чи энэ айл дээрээ л ер нь өөртөө айгүй өндөр шаардлага тавьж л би энэ айлын бэр болоод ер нь ажлыг бол би хүн хийж байгаа юмыг яагаад хийж болдгүй юм л гэдэг утганаас би дандаа өөртөө хатуу шаардлага тавьж ер нь юм хийдэг байсан да ер нь л. Тэгээд тэр маань миний амьдралд айгүй их тус нэмэр болсон.
Одоо яг тэгээд аав ээж маань сайхан ажил сургасан. Би ч одоо 25 настай сумынхаа авраг малчин болоод 34 настай хошоо авраг болоод тэгээ 35 настай аймгийн сайн малчин болоод 36 настай би чи алтан төлөө хийсэн болж ирсэн. Тэгээ 37 настай би улсын сайн малчин болсон. Одоогоос 10 жилийн өмнө юм да. Яг 10 жилийн өмнө. Энэ хангаа газар бол бас малыг ер нь өсгсөл дөө. Ер нь зүгээр хонь нөхөр хоёрыг бол хоньны ч одоо 1500 хүртэл өсгөж ирсэн хангаад бол мал дээр байгаа хүүдээ их баярлж явдаг одоо. Манай үе их таньдаг усууд чиний хийж үсээгүй ажлыг хүүч хийгээд үсээгээд явж байгаа шүү дээ гэдэг. Би нөгөө цагаан сар болохгүй л ингээл захтар юм цуглуулаа юм шагдрах хуцтаад байна. Тэгснэ. Хүү миний охиноо миний хүү чи аврах сайлчин болч баяр хүүргээл гэсэн чи нүдний нөлөөс гоож байгаа. Тэр тухайн үед хүний тийм нэг айгүй гоё сэтгэл байдаг юм байлээ штэ. Бүр ингээл хүсчээсэн юм а хүн чи ингээл хүртэн гэдэг чинь тэр л хамгийн гоё байдаг юм байл. Манай нэг ах намайг ингэж чоглодгийг. Чи бол нэг удаагийн улсын аврах гэдэг. А манай бэр бол 2 удаагийн аврах шүү гэж. Тэр нь яг үгээр зэрэг би ч нэ улсын аврах малчин болоход эхнэрт маань цуг улсын авраг малчаа гэж байсан. Тэгээ сүүлд нь улсын авраг сайлчин болохоор зэрэг тэр шагдрын ах маань л одоо насаараа энэ бухцсан мод одоо дарга хийсэн хүн тий. Тэгээ манай бэр бол 2 удаагийн хошоо авраг, чи бол 1 удаагийн аврах шүү гэж одоо. Үнэхээр одоо тэр өөрийнхөө арга туршлагыг өөрийн хүүхдүүдээс одоо намсраа гэдэг улсын авраг малчин Берн Ганбаатарын Бямсрын гэдэг улсын хошоо авраг малчин эднэртээ бол зааж хэлж одоо бас өгсөн байна гэж би боддог. Бас тэр бол сүрхий одоо малчин ийм улсууд байдгийн. Одоо бид ч 29 жил болоход ямарсан 2 удаа 100 гаруй үнэ тоглосон. Энэ жил гэтэл 115 үнэ. Одоо хэдэн онд чинь би тэрийг сайн мэдэхгүй байна. Бас 100 гаруй үнэ тоглуулад. Ерөнхийдөө манайх бол нэг 50-аас дээш л үнэ тоглуулдаг да битэр бол ер нь. Адуу ч гэсэн ер нь тэгэл яг хангаа газар гэхний 40-оос дээш гүү унгалчаал энэ хайрхаа минь өстой. Залбирчл явахгүй бол өстой энэ хангаа нутагтаа өстой. Уул усанда. За их баярлалаа. Сэтгэл зорьсон зүйлэн бүтээ сайхан амьдарч байгаа юм байна. Сайхныг хүсье. За ерөөлөөр болог баярлаа. Тэгээ штэ тэр өрөөл бат оршиг. Сайхан үгэлээ. Хэдэн жил үнэ сааж та? Асаарч гэж. Ер нь 6 настайгаас хойш шүү дээ. Тийм үү. Үнэ сайхан тэр нь анхаарах нь юу вэ? Маш хурдтай, сайн эвлэж байгаад хурдтай саавсан шүү дээ. Эвлэх сайн байх хэрэгтэй тийм. Эвлэх ч аягүй сайн. Өнөөдөр бямсрээс маш сайн эвлэж. Би тэрийг өстө нэрээ. Яа, заах болохгүй шүү дээ. За саахан эвлэх ямар байна? Сайхан бай сайхан. Гар амраад. За эрхэм Батчиргал өсгөө. За хэдэн жил та үнэ сааж байна та? Санаа яах. Баяр заахгүй ч гэсэн. Энэ хүүхэн чинь зэрэг шааддаг юм байна. Айлын том байх юм ямар вэ? Гоё шүү дээ. Би ч одоо 3 сайхан толгойн 3 чулуу шиг дүүтэй гэж дандаа тэгж ярьдаг шүү дээ. Сайхан миний 3 л өч бүхий л талтай тэгээ 3 сайхан бэлтээ. Сайхан нэг сайхан хантай гэдэг хошин шог дээр гардаг шиг. Тодоос тоджимээр тоос турчлонд бидэрсэн. Тог руу ирж буцах замаар туулсан амьдрал түүх болон үлддэг. Жаргалын тухай сэтгэл ундарсан заяа өөдрөг нэгнийг энгийнээс энгийнд толиулж байна. Миний амьдрал хөрөг нэвтрүүлэг. Зууныг өртөөлсөн гэгээн түүхийг гэр бүлдээ оршиж зузаан намтартай өнөр бүл болжээ та хоёр. Хоролтооныг хазаалгахгүй авч яваа хос зандан баган болж хоёр бүү сэтгэлээр нэгэндээ уусжээ та хоёр. Ургийн гагнаас батыг үлгэрлэн удмын хэлхээс үнийг дуурсган үр хүүхдийнхээ ачлалыг багтан үнэнч хайр сэтгэлээр амьдарч яваа та хоёрын амьдралд ийхүү нэгэн шин хуудас нэгдэж баяр төчрөл тохиож байна. 50 нас хүрж байгаа энэ босгон дээрээс ингээ харахад бол хагас 100 жилийн түүхийг хүн болоод өнгөрүүлсэн байна. Аав ээж хоёр манаас бид нарыг одоо төрүүлж өсгөөд 52 жил хамтдаа амьдэрсэн ийм хугацаа өнгөрсөн байгаа.
Тэгээ бид нар бол ярьж агаад аав ээж хоёрыгоо ингээд алтан хормыг хийж бас баярлуулъя. Тэр үедээ бол одоо нэг хөтөлгөө морьтой ирээл ээж маань аваа явж ирсэн гэлээрдээ. Тэгээ бас нэг хормын ордондоо ороод хүүхдүүдтэйгээ бас тусдан гарахад ээж аав маань бас өстой чамгүй хичээж зүтгэж хамаг л байдгаа л одоо бидэнд зориулсан. Хадаг тавиал тэгэл угаасаа ирээл нэг морь үйт дээр үйт чи машин тэрэг гэж нэг юу яж исэн биш. Тэгэл нэг мориор ирээл аваад явж исэн. Тэгэл ойлоо нэг гэртээ орж тэр одоо хүүгийн өвөлждэг тэр өвмэ гэдэг уулын голыг өвмэ гэдэг газарт анх айлгэр болж исэн. Энэ байтгаал миний аав ээж надад цаг хугацаа хөрөнгөж зарцуулсан. Яагаад ер нь болохгүй гэж зөв гэсэн бас бодол төрөөл дэмжээл ингээл. Сайхан аав ээж хоёроо ингээд алтан урмаа хийх гэж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд маш их хайртай шүү гэдэг. Ингээд хосууд маань энд хүрсэн ирсэн зочид хайртай хүмүүсийнхээ дэргэд Монгол төрийнхөө их сүлдний өмнө тэгш дүүрэн жаргалтай гэр бүл болон амьдарч гойгоо баттхан алтан хормын баримт ичигт гарын үсгээ зурноо хэмээн урья. Таяр сууж агаад. За та энэ нэрнийхээ доор. Баяр хүргэе. За байранд очиж. Хосуудын маань амьдрал жаргалыг гэрчилж гэрчүүд баримтчигт гарын үсгээ зорно. Хаан богоовч хатан сүйг хөгжийг ижилсүүлэн хосоор амьдрахын жамаар бие биенээ түшиж хорвоогийн алга гэрийн амьдралыг хансанхан туулахдаа ямагт нэгэндээ үнэнч явсан үлгэр дуурайлыг тань хүндэтгэн бахархаж үр хүүхэд ачтай нарт нь өвлөн залгамжлах болтугай. Амьдралынхаа урт замыг игнэгт хамтдаа туулахар шийдэж алдаа онооны алинд ч нэгнээ түшиж яваа хосууд та хоёр минь хаан богоовч хатан сүйх хөгжөө солилцож хайр сэтгэлээ баттгано. Урднаас дайсан учирны мэдэгдэл буян заяаны ундрагын мандаа хоролтоонтын амьд багнууд хослон амьдрахын арга билэг та хоёрын минь амьдрал тал шиг тансаг байх болтугай хангай шиг баян байх болтугай. Одоо энэ сайхан үр хүүхдүүдтэй их маш баярлж байна. Энэ алтан хормыг одоо зохион байгуулж охин минь анх сэдэл хэдэн хүүхдүүд нь бүгдээрээ аав ээжийнхээ алтан хормыг хий. Бид нар дээр үе чи хорим найр гэж хийж байгаагүй юм чи одоо бат тэрийг хийн гэхээр бит хоёр одоо айгүй их баярлж байгаа. Хүүхдүүдтэй их баярлж байна. Яста амьдралдаа тэр хорим гэдэг чи яста насан турш ингээд яста хамгийн сайхан санаа сэтгэлд одоо үлдэх ганц дурсамжтай сайхан зүйл гэж бодож байгаа шүү дээ. Аав ээжийнхээ алтан хормыг хий гэдэг хичээхээ саналыг юун түрүүнд хүлээж авсан 3 сайхан дүүдээ, 3 биердээ, хайр таньдаа маш их баярлалаа. За мөн аав ээж хоёр маань өнөөдөр одоо 52 жил амьдрахтаа анх хоёулахнаа байсан бол одоо өнөөдөр 27-8 эсвэл болцсон бид нар. Монгол улсын гэр бүлийн тухай хууль, Орхон аймгийн гэр бүлийн ордны ёслол зохион байгуулагч журмын дагуу та хоёрыг амгалан жаргалантай амьдралаа баттган мөнгөжүүлж алтан хормын ёслолоо өндөр хүндэтгэлтэйгээр батламжлуулсныг албан ёсоор зарлаж гэрлэлтийн батламжийг гардуулъя.
гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авна уу. Та хоёр маань дахин 60 жил хамтдаа амьдарч аз жаргалтай амьдраарай гэж хүсэн ирээ. Өнөр сайхан болоодаа энэ сайхан өргөөн цаатан морилж байгаа азаа бордууд маань энэ сайхан алтан хөрмийн хаан галыг бадрааж өгнө үү хэмээн хүсэж байна. Өөдөө маань гал голомт өөний мөнхөд мандам бадрах болов. Бүтээн байгуулалтанд цаг наргүй зүтгэж явсан азаа борлууд маань алтан хормын үр хүүхэд аж ахуйч зээнээр хүндэтгэн алтан хормыг хийж байна. Ингээд төр улсын өрлөг болсон Төмөн ардын өргөө болсон Орхон аймгийн гэр бүлийн ордноо Нямаагийн нэмсрэн Цэрэн доржин Саран туяа ихэмсэг та бүгдийг өрн залжээ. Болгон туураа хийсгэж яваараа буян хишгээ нэмэгдүүлж яваараа баян тарган жаргаж яваараа бусад одныгаа хүндэтгэж яваарай. Халуун туураа хийсгэж яваараа хишиг буйнаа тогтоож яваараа хөгшин наснаа хүндэтгэж яваараа хизээ дүүр жаргаж яваарай. Нартаан газар гэрээн бариараа навчтаан газар малаа тэжээгээрээ тарьсан тариачин тал дүүрс тансаг амдээрээ. Атаатайсныг дарж яваараа адуу малаа өсгөж яваараа ах トゥ болнороо амар амгалан жаргаж яваарай. Буян хишиг та наривжин буурдгүй жаргаж бум төмөн наслахын аштын бэлэг амны үзэг айлтхан дээш нь дэвшүүлэн барья. 17 дугаар жарны модон могой жилийнхээ намрын сүүл сарын баяжным дашнам давцсан шинийн 3-ны бэлэг сайхан өдрийг сонгож азаа буурлуудаа сайхан баярлуулж байгаа эрхэмсэг та бүхэнтэйгээ үлэмжийн чанар хэмээх энэхүү дуугаар сайхан алтан хормын мялаалга өргөнөө хэмээн түмэн олон та бүгдээсээ хүсэж байна. Үлэмжийн чанараа тоглоор онготон намада тойшигэн хоо үзэсэнтэй сайхан царяги шинэхөө хөдөлмөрлсөн, хамтдаа бүтээлцсэн, хамтдаа одоо ингэж аз жаргалтай амьдарсан хагас 100 жилийн ийм айн босгон дээр энэ сайхан олон үр хүүхдүүд ачзээ нараараа хүрээлүүлж, олон сайхан ахан дүүс, ураг удмаа уулзан учруулж, олон сайхан найз нөхдөд урин залж, алтан хурим хийж ягаад нь баяр хүргээд энэ хорвоогийн хамгийн сайхан аз жаргал эрүүл энхийг хүсэж урт насалж удаан жаргаарай гэсэн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж байна.
хатгсан заяанда эзэн шиг амьдрсан. Ажилчин малч ухаанаар ахуйгаа тэгшилсэн. Ард олондоо депутат нэрээр алдарсан. Алтан хормны эзэдтэй халуун баяр хүргье. Өвөө эмээгийнхаа энэ сайхан туулж өнгөрүүлсэн амьдралын алтан одоо түүх, энэ алтан хурмаа хийтлээ явсан энэ сайхан дэсвэр төвчээр ажил хөдөлмөр хамтын одоо хүч гэдгийг одоо бүгдээрээ энэ одоо бичлэгнээс дараа нь харах бах. Тэгээ хүүхдүүд маань бүгдээрээ өөрсдийн сайн ханижлээ сонгоод эрдэм боловсрол эзэмшээд их орондоо хэрэгтэй сайн хүмүүс болж өвөөгийнхөө нэрийг, эмээгийнхаа нэрийг, аав ээж энэ удмын нэрийг өндөрт өргөж яваарэ гэж бүх хүүхэд болгондоо чин сэтгэлээс одоо хүсч өрөөж байна. Сайн байна уу? Сайхан байна. Сайхан үлдэж байна. За ямар тэмдэглэлт үйл ажиллагаа болж байгаа та? Бид ичээд зорьсон том ажлынхаа ард бүгдээрээ гараал. Бүгдээрээ сэтгэл нэгтэй зүтгэсэн одоо тэгээд нөхөр нэг аав ээж нь хүүхдүүдийнхээ хормыг хийдэг, хүүхдүүд нь хийнэ гэдэг штэ гэдэг өөрөө тэгжсэн. Тэр ямар ч хийгээд сэтгэл бүгдээрээ нийлсэн ах эгч дүүнер маань ах эгчтэй дүүнэртээ, бэр дүүнэртээ, хүргэн ахтаа бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд аав ээжийнхээ хормыг хийчээд намсраа дүүгийнхээ авж өгсөн байранд ямар ч ороод ирлээ. Их ажлын ард гарлаа. Өнөө ороо сүүлийнхээ ажлыг одоо цогоох очроо бид гурав хамжиж хийлээ. Тэгээд бүх юмаа ингээд хийхэд цуг бүгдээрээ байсан ах эгч дүүнэртээ маш их баярлалаа. Тэгээд ер нь бол болсон шүү. Овоо. Тэгээ одоо ингээд захаасаа ингээд хормон дээр амлаж байсан хүүхдүүдийнх нь юмнууд ингээд бүрдсэн байна одоо яг. Аргалын утаа барьсан машиныг төлсөн би хатархээ нутгаа өлгийн минь гэж боддог. Чихэр маань хэмнэлсэн алсын бараагаа шилдээд энэ сайхан нутгаа чихэр балтан харахад үлээж байгаа сэлгэн үлсэнтэж байгаа юм шиг өшөөтэй жимнгаар илээдэж байгаа юм шиг энгийн сайхан санагдаад эрэг зүрхмэн давтал хасгүй байдлын нэмрээс хоёр нүдийг минь давталдаг. Аав ээж хоёр минь 50 жил хамт амьдэрсэн чи алтан хормыг хийнгээд хүүхдүүд маань сайхан алтан хормыг маань хийж өглөө. Шинэ байр авж өглөө. Тэгэл энэ сайхан тогтчуулаад одоо ийм гоё болгоод байрандаа орлоо. Би тэр маш их баяртай байна. Өстөө сайхан байна. Жаргалтай байна. Хүүхдүүдтэй маш их баярлж байна. Хүү охин хоёр маань байр аваад өгсөн. Энэ гурван гэр бүл хүүхдүүд маань бас ингээд доторх тавилгын одоо шинээр ингээд өргөөгч зурагта. Нэг нь одоо юу угаалгын машин. Тэгээд ийм юм одоо авч өгөөд одоо тэгэл бүгдийг тавьчаад сууж байна. Ажил хөдөлмөрөөр сайхан хийгээл үр хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлээд ийм сайхан хүүхдүүдийнхээ хүчинд л одоо ингээд энэ сайхан хормыг хийж ийм сайхан өргөө гэртээ боллоо гэж ойлгож байна. Хүүхдүүдээ зөв сайхан хүмүүжүүлсэн болохоор одоо тэгэл хүүхдүүд маань ажил хөдөлмөрөнд сайхан явж байгаад битэр баяртай байдгийг. Дор дороо ажил хөдөлмөрөө хийгээд үр хүүхдээ өсгөөд хүүхдүүд маань ийм сайхан явж байна тэгтээ. Баярлалаа хүүхдүүдээ. За та хоёр мөн их сайхан наслаарай. Тэгэлгүй байх. Сарвал сайхныг хүсье. Баярлалаа. Энэ сайхан байрандаа одоо тэгэл он удаан жил сууж сайхан байна. Эрүүл сарвал хамгийн гол нь бай. Сайхан өргөө цагаан гэрийнхээ одоо тоонд нь хатгаа заллаа. Тэгээд сайхан дулаан байранд урт насч удаан жил сууж байгаарэ. За гэлээ. Тодоос тодж имээр тоос дурчланд бид ирсэн. Тог руу ирж буцах замаар туулсан амьдрал түүх болон үлддэг. Жаргалын тухай сэтгэл ундарсан заяа өөдрөг нэгнийг энгийнээс энгийнд толиулж байна. Миний амьдрал хөрөг нэвтрүүлэг.
Одоо тэгээд нэг сонио нөгөө юунд инээдтэй болгочдөг шүү. Битээ саяны энийг эхэлсэн юм шиг зү. Дуу дуулах юм уу заавал? Гүү ээлгүй дээ. 보인다 허이리가 소식이제 도덕이 모르왕 조도식 후지다 함다 야와하요 머사